Та өглөө шиг их орон дууны клипээр нэгэн эвгүй хэсэг гардаг тухай мэдэх үү? Бидний сэтгэлд хоногсон олон алдартай хүмүүсийг нэгтгсэн. Их оронч уран бүтээл өглөө шиг их орон дуу болон клипийг 2009 онд тухайн үеийн Монгол ардын хувьсгалт нам одоогийн Монгол ардын нам бүтээсэн байдаг. Гэхдээ энэхүү клип дээр жирийн нэг хүн биш сүнс харагддаг гэж ярьдаг. Клипний 1 минут 19 секундэд ногоон дээлтэй бүжигчид цагаан хадаг барин бүжиглэж Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Ариуна дуулж байна. Харин тэдний хойно царай нь үл харагдах хуучны формтой охины дүрс үзэгддэг. Түүний царайч харагдахгүй хөдөлгөөнгүй хөшсөн мэт зогсно. Хүмүүс түүнийг хүн биш сүнс байж магадгүй гэж боддог. Учир нь клип бүтээсэн хүмүүс энэ талаар ямар ч тайлбар өгөөгүй. Энэхүү клип албан ёсных бөгөөд үүнийг зурагтаар олон удаа хүмүүс харж байжээ. Зарим нь энэ бол эвлүүлийн алдаа л гэж хэлдэг. Гэхдээ та анхааралтай хараарай. Бүх бүжигчид хөдөлж байхад тэр охин бараг хөдөлдөггүй. Яг л сүүдэр шиг. Та тэр хэсгийг анзаарч байсан уу? Өөрийн бодлоо бичээрэй. Энэ үнэхээр сүнс байсан уу? Эсвэл зүгээр нэг давхцлуу?